Сайн байцгаана уу Хилэнцгийн ордныхон 2025 оны 4-р сарын Хилэнцгийн ордныхны хувьд өөрчлөлт шинжилэлт сорилтуудаа сар байх болно. Гариг иргэсийн байрлал таны амьдралд олон талбарт нөлөөлж зарим зүйлсийг эргэн харах шин зорилго тавихад хүргэнэ. Энэ сарын эхээр Марс болон Плутон таны ордны нөлөөг нэмэгдүүлж өөртөө итгэх итгэлийг тань дээшлүүлнэ. Харин сарын дундуур ангарах гариг таагүй байрлалд орсноо баг зэрэг сэтгэл зүйн ачаалттай байж магадгүй. Таны амьдралын бүхий л хэсэг эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж нухацтай бодож төлөвлөсөн үйлдэлүүд хийх нь зүйтэй. Хилэнцгийн ордныхон 4-р сард ажил мэргэжилтэд илүү хариуцлагатай нухацтай хандах хэрэгтэй болно. Ялангуяа та менежмент, санхүү, хууль, эрүүл мэндийн талбарт ажилладаг бол томоохон өөрчлөлтүүд хүлээгдэж байна. Гол анхаарах зүйлс нь таны өмнө шинэ ажил, албан тушаал ахих боломж гарах магадaltaй. Гэхдээ энэ нь ихээхэн хариуцлага шаардсан сорилт байж мэднэ. Бусдад харилцаагаа анхаарах, хамт олонтойгоо ойлголцох, харилцаагаа бэхжүүлэх нь энэ сар чухал үүрэг гүйцэтгэнэ. Санхүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхийг зөвлөж байна. Санхүүгийн хувьд тогтвортой байдал ажиглагдахч гэнтийн зарлага гаргах магадлал өндөр байна. Хуримтлал үүсгэх, зарлагаа хянах нь энэ сард чухлаа. Орлогын үед санхүүгийн нэмэлт орлоготой болох боломжууд гарч ирж магадгүй. Энэ сар таны хувийн харилцаанд эрс өөрчлөлт авчрах болно. Сугарга эргийн байрлал таны хайр дурлалын амьдралд тодорхойгүй байрлал үүсч болцсохгүй тул альбаа харилцаандаа илүү болгоомжтой нягхуур хандах нь зүйтэй. Ганц бие хилэнцүүдийн хувьд шин танилуудтай сэтгэл нийцсэн хүнтэйгээ танилцах боломж өндөр байна. Гэхдээ яарсан шийдвэр гаргахаас болгоомжтой. Өмнө нь харилцаагаа тасалсан хүнтэйгээ эргэн холбогдох нөхцөл байдал үүсч болцсохгүй. Хосуудын хувьд харилцаагаа илүү гүнзгийрэх, ойлголцох нь чухлаа. Эрүүл мэндийн хувьд энэ сард анхаарах зүйлс бий. Ялангуяа стресс, ядаргаа, хоол боловсруулах системтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Сэтгэл зүйн эрүүл мэнд хэд их ачаал авахгүй байж амрах хэрэгтэй. Биеийн дархлаагаа дэмжих, хоолт хижээлээ анхаарах, витамины хэрэглэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөнд тогтмол хийх, бие махбодоо эрүүл байлгах нь чухал байх нэ. Контент маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Энэ нь намайг дэмжиж байгаа илэрхийлэл юм аа. Мөн сайхан сэтгэлийн комент надад урам зориг өгч илүү их контент бүтээхэд ирч хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүгддээ.